Надад сургууль хийх гэж байгаа. Энэхүү санаачлалыг гарган хамтран ажиллаж байгаа. Энэхүү сургуулиудыг сургуулиудад оролцож гамшигын стилийг бууруулах, газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх байнгын ажилтаа зөвлөлийн эхлүүлэх гэж бодсон гэхээр альва нэгэн ажлын хамгийн ихний амжилтын үндэс бол санаачлал байдаг. Тэгэхээр 2016 онд Монгол Улсын шадар сайдын тушаалаар эрүүл мэндийн нийт сайд Бэмс сүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдчихсэн. Ерөөсөө сард 5 сар, 1 жил 5 сарын өмнө дөрвөн байгууллага асуудал байсан. Энэ журам маань Монгол нэгдүгээр байхгүйсэн цоошин асуудлыг хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн ажлын хэсэг гэж бодож байгаа. Тийм болохоор энэ ажлын хэсгийг амжилттай гүйцэтгэж байгаа ажлын хэсгийн ахлагч эрүүл мэндийн дэд сайд Бэмс сүрэнд бас талархал илэрхийлэх ёстой. Олон хууль тогтоомж баталдаг тэгэд бай. Танай бодлоо. Асуудал гаргаараа бид манай энэ хуульч болохгүй болсон байж тээ. Манай энэ журам дээр ийм асуудал гарсан байж 6 өдөр Улаанбаатар хотноо гамшигын стилийг бууруулах Азийн сайд нарын баг хуулийн зохион байгуулалт. Энэхүү баг хууль бид нар хэлбэрийг хайж байгаа. Зөвхөн бид нар манай Монгол Улсын хувьд энийг ингэж туршиж үзэх ийм журамтай боллоо. Энэ журмыг хэрэг улсын байгууллага, бусад орнуудын байгууллагуудаас, ижил төрлийн байгууллагуудаас хандж байгаа асуудлуудаа хэлцэн ярилцах ийм том талбар болно гэж бодож байна. Тэр ажлыг Бэмс сүрэн сайдаар дамжуулаад багт хурлын үеэр танилцуулах хэлье гэж бодож байна. За тэгээд энэ дараа байна. Нууц болцоо муу байна гэж өөрөөсөө маш их ярьж шүүмжлүүлдэг, өөрөөсөө ч гэсэн асуудал төвшүүлдэгч татвар сургалтыг хийхэд оролцож байгаа халдвар энэ дээр бас нөхөд дарга талархал хийж баяр хүргэе. Энэ бол одоо бас бусад байгууллагуудаа өөрийнхөө туршлагаас өөртөө шингээгээд өөртөө хэрэгжүүлээд явахаас гадна бусад байгууллагуудаа иргэний нийгмийнхэнтэй өнөөдөр хүрэлцэн ирсэн ялангуяа хэвлэлийн мэдээлэл яаж ажиллах ёстой вэ? Төрийн байгууллага маань ямар уялдаатай ажиллаж байна? За, шадар сайдын ажлын энэ журам ер нь яагаад гарсан? Ямар учраас энийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж бид бүхэн ярьж байгаа. 50 цаг тэтгэжмээ хөл сурсган дайны талбарт төдийчнээ цус байгуулснаа гэж. Өнөөдрийн нөхцөл байдал онцгойн шугамар ирж байгаа мэдээллүүдээс харахад бол гамшиг гэдэг маань хэлж ирдэггүй, хийсэж ирдэг, хийж тохиолдож болцсохгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тухайлбал Алууны дарга мэргэжчнүүд сургалтанд оролцож хамгаалан байлаа. Монгол Улсын шадар сайд газар хөдлөлийн гамшигаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын 2017 оны 8 дугаар тушаал болцлог гамшигыг нийгмийн эрүүл мэндийн остой байдлын салбар орнын мэдээлэл солилцох хариу арга хэмжээ шуурхай байгуулах журам эрүүл мэндийн сайдын 2017 оны шуурхай мэдээлэл тохиолдлын өдөрлөгийн тогтцооны талаараа арга хэмжээний тухай А4 508 дугаар тушаалын дагуу хэлцүүлэх сургалтанд салбар орны төлөөллийг оролцуулан өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Нийгмийн эрүүл мэндийн остой байдал үргэлж болцсохгүй үйл явдлын мэдээллийг солилцож хариу арга хэмжээг цагаатдаг авч хэрэгжүүлэх салбар орны мэргэжлийн байгууллагууд энэхүү үйл ажиллагаанд техник санхүү мэргэжил арга зүйн тусламж үзүүлсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллага хадгалт өвчин судлалын үндэсний төвөөрөлд баг хамт олонд талархал илэрхийлэх зэрэгцээ сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Дотоодын аргачлал байгаа. Энэ нь маш өндөр эрсдэлтэй үйл явдлуудад хийгддэг. Татварт бол нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал гэдэг одоо нэрт олон улсын эрүүл мэндийн дүрмээр бид нар олон улсын эрүүл мэндийн дүрмийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг зохицуултыг бол олон улсын эрүүл мэндийн дүрмээр тодорхой заасан байдаг. Тэгэхээр олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний зохицуулагч гэж улс болгонд байдаг. За энэ үндэсний зохицуулагч байгууллага бол ерөөсөө 24 цагийн үйл ажиллагаатай дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хязгаарч холбогдох нөхцлөөр хангагдсан. Тэгээд ноцтой байдлын үед салбар хоорондын байгууллагуудын мэдээлэлээр хангах, нэгтгэх, хамтарсан хариу арга хэмжээ авах, энэ үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий байгууллагыг хийнэ гэдэг. Хийхдээ манай одоо